За та бүхэнд Монгол Улсын ерөнхий сайдын захирамжийг танилцуулсан. За би сая хэлэхдээ нэгдсэн Монгол Улсын ерөнхий сайдын захирамж гарсан гэж зүгээр хэлээгүй. Монгол Улсын үндсэн хууль заасанчлан манай улс бол нэгдмэл улс. Холбооны улс биш. Муж улсуудад хуваагддаг. Нэг төртэй нэг Монгол Улсын их хурал, нэг ерөнхий сайдтай. Нэг ард түмэнтэй ийм улс. Монгол Улсын ерөнхий сайдын захирамж Монгол Улсын үндсэн хууль тогтоомжийн хүрээнд гарсныг та бүхэн танилцуулж байна. Монгол Улсын үндсэн хууль болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжүүд түүний удирдлагын тухай хууль заасанчлан Монгол Улсын ерөнхий сайдын захирамж гарснаар дараагийн ерөнхий сайдыг 14 хоногийн хугацаанд иргэдийн хурлаас Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэх ийм одоо хуульчлагдсан харилцаатай байгаа. Энэ хууль тогтоомжийн дагуу дараагийн нийслэл хотын засаг даргыг нэр дэвшүүлж томилох хүртэлх хугацаанд мөнхөд дарга өөр гүйцэтгэх нь нийслэлийн засаг даргын тамгын газар харьяа байгууллагууд Монгол Улсын үндсэн хууль төр ёс ард түмэнд үйлчлэх үндсэн чиглэлгээ хуулийн дагуу хэвийн тасралтгүй явуулж явахыг Монгол Улсын ерөнхий сайд үүрэг болгосныг та бүхэнд уламжилж чиглэл болгож байна.